Alright, hi guys. Шинэхэн бичлэгтэй тавтай морил. Өнөөдөр бас жоохон арай өөр бичлэг хийх гэж байна. Хов ярихгүй, янз бүрийн сэдвээр shall we chat ярихгүй. Анон саяхан Парис яваад ирсэн гэдгийг та бүхэн мэдж байгаа байх. Өмнөх хов болох үе дээрээ би ярьчихсан байгаа, тэргээ хэлчихсэн байгаа. Тэгээ тэрхүү vlog маань, тэрхүү хов болох үе маань яг Парист хийгдсэн хов болох үе байгаа. За тэгээ тун удахгүй нэрээ миний Парисын vlogууд орж эхэлнэ. Тэгээд 2-3 парт орох байх гэж бодож байна. Ядаж 2 парт орох байх. Яагаад гэвэл би гоцсонд наашаа ирж байхдаа жоохон эдит хийгээд эхэлсэн чинь бас нэлээд урт болж илээ. Тэгээ би тэнд 7 хоног байсан болохоор 2 ядаж дор хаяж 2 парт орно гэж бодож байна. Тэгэхээр та бүхэн маань stay tuned. Тэгээд vlog-ыг маань орохоор үзээрэй. За харин өнөөдрийнхөө дугаарт би юу хийх гэж байгаа вэ гэхээр би Парист ямар зүйлсийг худалдаж авсан бэ? Ямар худалдан авалт хийсэн бэ? Өөртөө болон гэр бүлийнхандаа ямар бэлгийг одоо өгсөн бэ, бэлгэлсэн бэ гэдэг зүйлийг хийх гэж байна. Би иймэрхүү бичлэгүүдийг Америкийн TikTok-оос айгүй харсан. Тэгээ би нөгөө Парис явах гэж байхдаа угаасаа ингээл хүмүүс ийшээ тийшээ зугаалгаар явах гэж байхдаа ингээл TikTok дээр ялангуяа Америк трендүүдийг хардаг болчихсон шүү дээ. TikTok амар тийм viral болсноос хойш тэгээ хараадсан чинь Америкийн одоо жуулчид Европын орнууд руу очихороо what I bought in Paris, what I bought in Milan, what I bought in Geneva энэ гэсэн тиймэрхүү бичлэгүүдийг амар хийдэг юм байна лээ. Тэгэхээр тийм учраас би та бүхэндээ Парист ямар худалдан авалт хийсэн бэ гэдгээ хүргэе гэж бодсон. Нэрээ түүнээс гадна над руу нэлээд олон хүмүүсийн Instagram-аар бас тиймэрхүү одоо яг ямар худалдан авалт хийснээ ингээд бичээрэй энэ төр гээд тийм DM-нүүд биччихсэн байсан. Яг бол би ингээд тэгээ зөндөө олон story-нуудыг оруулсан Парис гэсэн чинь хүмүүс тэр story-нууд маань reply хийгээ тийм DM-нүүд бичсэн байсан. Тэгэхээр бас хүмүүс маань айгуу сонирхож байгаа юм байна гэж бодсон учраас одоо тийм бичлэг хийхээ сууж байна. За тэгээд анууны 20 өдрийн өмнө Нью-Йоркт ирсэн байгаа. Тэгээд та нартай үзүүлэх гээд юм хамаа нэг амар задлаагүй байгаа. За ёо. Окей. За одоо хэдүүлээ олон талын юм ярилгүй шууд эхнийхээ бэлгүүд рүү бэлэг гинэ. За яг хоо бэлгэл юм да өөртөө авч өгж байгаа бэлгийн тэгээд нөхөр мөхтөө авч өгсөн бэлгнүүд. За эхнийх руугаа орцгоё. Эхнийх нь болохоор юу ачи зүгээр эхлээд хэдүүлээ ер нь том бэлгнүүдээс эхэлчихээ, том purchase-нүүдээс эхэлчихээ заяа. Тэгээд жижигэ явъя гэж бодож байна. За эхнийх болохоор юу байна? Louis Vuitton худалдан авалт хийсэн баа. Тэгээд Louis-гээс юу авсан бэ гэхээр энийг бол яг би аавна гэж бодоод угаасаа юу ачихсан байсан юм. Дотроо бүр бодчихсан байсан явхаасаа өмнө. Окей. Энэ болохоор Louis Vuitton. За тэгээд энийг гаргая. Энэ айгүй хөөрхөн заяа. Passport holder байгаа. Паспортаа хийдэг, паспортны cover гэсэн үг те. Тэгэд ийм өнгөтэй өөртөө авсан байгаа. Айгүй хөөрхөн өнгөтэй байгаа зү. Надад энэ нь бол яг LV-ийнхаа өнгнөөс илүү гоё өнгө юм шиг санагдсан. Ийм өнгө байгаа. За тэгээд энэний хамгийн гоё юм юу гэхээр манайхаа онгойлгонгууд би monogram хийлгүүлсэн байгаа эндээ. За энэ нь болохоор та бүхэн харж байгаачлан одоо энэ нь бол Парисын Eiffel цамхагны monogram байгаа. За тэгээд энэ нь болохоор юу вэ гэхээр миний initials буюу миний овог болон нэрний эхний үсгүүд байгаа AU гэд. Тэгээд энэ Eiffel цамхаг дээр нь Louis Vuitton Paris гэж бичсэн байгаа. Парисын Louis Vuitton гэд те. Тэгээд яг Парисын цамхаг Eiffel цамхагтай байгаа. Тэгээд ийм хөөрхөн passport holder авсан байгаа. Тэгээд та нартай нэрээ хэлэхэд би энийг мэддэггүй байсан юм. Би саяхан л мэдээж авч байгаа байхгүй. Одоо яг нэг тэрхүү нөгөө нэг TikTok-ийн трендүүдийг харсан чинь хүмүүс юу яадаг юм аа. Дэлхийн бүх Louis Vuitton-ууд ийм monogram хийдгээ ихэнх газрууд гэсэн. Токиод хийдэггүй гэсэн аягуулсан яагаад ч юм I don't know. Хийж өгдөггүй гэсэн. Гэхдээ ер нь аялсан газар болгоно. Тэгээ одоо Франц бол одоо ийм Eiffel цамхаг даруулж болох нь байна. За юу яах юм бол Rome явах юм бол нөгөө Colosseum даруулдаг ч юм уу те очсон газар болгоныхоо яг тэр нөгөө iconic гэсэн зүйлүүдийг ингээд дараалан явдаг юм байна лээ. Тэгээ би нэрээ Нью-Йоркт тэдгээр амьдардаг ч гэлээ те Нью-Йоркийн одоо жуулчин биш ч гэлээ те Нью-Йоркийн Louis Vuitton дээр очиод юу лээ эрхчлөөний хөшөө даруулъя гэж бодож байгаа. Тим байдаг гэсэн NYC гिचгсэн. Тэрийг даруулъя гэж бодож байгаа. За тэгээд ийм passport holder авсан байна. За тэгээд өөртөө авсан учраас өөртөөгээ ижилсүүлэх гээд нөхөртөө бас авсан байгаа. Манай нөхрийнх нөгөө бэлэг гэсэн болохоор би нөгөө худалдаа авалт хийж явахдаа худалдагчтай ингээд бэлэг гэж хэлсэн чинь айгүй гоё ингээд боож могоод вантаглаад өгсөн. Тэгээд угаасаа өчтөр би нөхөртөө харуулчихсан учраас ингээд онгойлгочихсон. Тэгээд нөгөө гоё бөөмөөийг нь хийж буцаж чадаагүй. Гэтэ та нартай ингээд одоо харуулъя. За манай нөхрийнх болохоор яг юуных нь байгаа. Louis-гийн өөрийнх нь classic өнгө байгаа. Хараа. Вау, гоё газтай.
За тэгээд би нөхрийнхөөгөө болохоор monogram хийлгүүлээгүй би асуусан байхгүй өөрөөс нь би хийлгэчихгүй эсвэл чи өөрөө хийлгэх юм уу Францд ирэхтэй гэсэн чи би өөрөө хийлгийа гэд тэр чи угаасаа ер нь оцсон газар хүн өөрөө очиж тэр газараа experience хийлгэж ингээ би наа чи очсон шүү гэж ингэж даруулж байгаа шүү дээ тийм учраас маа нөхөр йог ээжиж тэгин гэдэг бол утгагүй тэгээ маа нөхөр яг урд нь Франц явж ирсэн л да гэтээ Парис орж байгаагүй гэсэн South of France жоохон бахта гэр бүлийнхэнтэйгээ айгүй их аялдаг байсан гэсэн тэгээ би танарт одоо ингээд энийг зэрэгцүүлээд харуулъя л да. Энэ манай нөхрийнх. Энэ энэ манай нөхрийнх тэгээ энэ минийх. Ийм хоёр ижлэхэн гэсэн мөртлөө арай өөр өнгөтэй тий. Тимийг авсан байна. Окей. Луигээс өөр авсан ямар худалдан авалт байгаа вэ гэхлээр энэ байна. За энэ болохоор бас өөртөө авсан байгаа. Энэ болохоор төрөвч одоо юу гэх card holder. Ийм төрөвч авсан байгаа. Жижигхан card holder. Тэ? Би яг төрөвч гэхээр яг ийм л юм хэрэгэлдэг card holder. Би ерөөсө том төрөвч хэрэглэж чаддаггүй. Яагаад гэвэл миний барьж байгаа ихэнх цүнх мөнгнүү жижигэн тэгэл том төрөвч ерөөсө авч авдаггүй. Тэгээд угаасаа cash нэг хэрэглээд байдаггүй. Дандаа л бүх зүйл карт учраас те. Тэгээд cash хэрэглэсэн ч гэсэндээ тэр cash-уудаа жижигэн нуглаад ишигээ хийчихдэг аахгүй юу? Тэгээд болчдгийн. Тэгээд миний өмнөх card holder маань ч гэсэн яг ийм л жижигэн card holder байдаг. Тэгээд ийм card holder-ыг авсан байгаа. Тэгээд энэ өнгө нь болохоор миний нөгөө passport holder-тай яг адилхан байгаа зү те. Тэгээд ийм card holder авсан байгаа. За энэ purchase-тэй бас амар happy байгаа. Окей. За энэ төрөвч юу passport holders энтрийг бол би угаасаа аавна гэж бодсон мэт бас нөхөртөө авч өгөх гээд эрэхтэй Louis Vuitton руу ороод ингээд манай их хоёр хүлээгээл айгүй их завгүй байсан тэр өдөр нь. Тэгээд хүлээж байгаа л нөхөрлөгөө за алийг нь авах вэ гэд явуулсан чинь би нөхөртөө ерөөсөө тийм юу авч өгнө мөн гэж хэлээг байхгүй юу. Зүгээр surprise болохгүй. Гэхдээ би яг өөрөө сонгуулъя гэж одоо зургууд явуулсан чинь үгүй би авахгүй. Би ингээд өөрөө сонгож авмаар байна. Тэгээд маяглаа тэгээд чи авчгалтай гэж би бүр гуугаа зав. Тэгсэн чи үгүй би яг өөрөө сонгож авмаар байна. Тийм маа нөхөр чи амар юм сонгоход амар удаж сонгодог. Тийм учраас үгүй шүү. Би өөрөө сонгож авмаар ингэ тэгээд болчихсон байгаа. За тэгээд эднэрийг бол би угаасаа авнаа гэж толгон тэр бодчихсон байсан. Харин жоохон impulse purchase буюу яг тухайн үедээ бүр авмаар санагдаад авчихсан purchase юу вэ гэхээр одоо хамгийн том purchase нь байгаа Louis-гээс авсан. Цүнх байгаа. Өөртөө цүнх авчихсан. Тэгээд ерөөсөө өөрөө авъя гэж юу нэг тэгж дотор бодоогүй байсан байхгүй юу. Тэгээд зүгээр аяг хөөрхөн харагдаад яг нүд ингээд те нүд татагдаад те сэтгэл татагдаад авчихсан байгаа. Тэгээд харамсалтай нь бокс нь эвдрээд ирсэн. Би нөгөө нэг амар хачаад ирсэн. Тэгээ би нэг чимдаа тэгээд нэг carry on-тай явсан байхгүй. Тэгээ өөртөө тэнд өмсөх бол амар хувцс авчираагүй яг ихчтэй бэлгэнүүд авчирсан. Тэгчээд carry on нэг luggage-тай явсан ч гэсэндээ ингээд нааша ирэхдээ аюулгүй хэм авсан болохоор чемодан минь дүүрээд тэгээд би энэ боксаа авчих гад ингээд энийгээр нь хийсэн чинь эвдэрсэн ирсэн байна лээ дэндүү ингээд амар дараад хажуудтал мал нь ингээд юу яатсан байлээ эвдрээд ер нь эвдэрсэн байлээ. За хэдүүлээ одоо онгоолгоо би танарт ямар цүнх авснаа харуулъя. Намайг нэрээ Instagram дээр дагсан хүмүүс бол бараг эднэрийг харсан байх уу. Би story-нд оруулаад явж байсан. За онгоолгоцгоё. Ой. Окей. Инэн таран. Яа нэг төр тавиад тий. За цүнх маань. Энэ аягүй хөөрхөн цүнх. Надад shape болон ер нь байгаа байдал нь бүх юм аягүй таалагдаж байгаа. Тэгээд энэ бол аягүй зөв яг надад тохирсон хэмжээ гэж бодож байгаа. Би ерөөсөө нэг тийм том цүнхнүүд амар өөрөх дуртай биш. Яг нь том цүнхийг бол зөвхөн нөө лаптопоо авч явж байгаа шаардлагатай тохиолдолд том цүнх үүрдэг. Тэрнээс шүүл иймэрхүү жижигхэн иймэрхүү эсвэл энэс арай жоохон жижигхэн нэг юм уу те өөрөх дуртай байдаг. Ер нь бол амар том цүнх бол өөрөд явдаггүй. Тэгэхээр энэ бол яг perfect size гэж бодож ин. Тэгээд chain нь бол надад маш их таалагдсан. Ийм цүнх байна. Тэгээд бас хөөрхөн юм гэдэг юм бол юу вэ? Дотроо урт strap-тайгаа бас ирдэг юм байна лээ. Энэ урт strap нь байна. Тэгээд би танарт энд юу хатсан байгаа, үүрсэн байгаа зураг оруулъя заяа. Яг нөө дэлгүүр дээр авах гээд байжхтаа үүрсэн зураг оруулъя. Тэгээд урт нь ингээд хөөрхөн юм байлээ. Тэгээд cross body ялгаад өөрчилж болно. Гэхдээ би ер нь бол их хвчлэн нэг урттай нь биш ингэж л өрн байх гэж бодож байна. Нэг тэгэж би cross bar энэ юм үрээд байдаггүй. Тэгээ энтэйгэл ингээл явчин гэж бодож байна. За ийм цүнх байна. Тэгээд өөрөөхөө ер нь худалдан авалтанда хэдийгээр энэ маань амар impulse purchase яг тэрүүхэн үедээ ингээл авцсан худалдан авалт ч гэсэндээ надад бол айгүй таалагдж байгаа. Ерөөсөө авсандаа харамсахгүй байгаа. За ийм
худалдан авалтуудыг Louis-гээс хийсэн байна. Тэгээд угаасаа нэг Louis Vuitton чинь Францын гаралтай брэнд шүү дээ. Хэдэн онд яла 1850 54 онд илүү юу ажижсэн брэнд анх үүсэн байгуулагдчихсэн брэнд. Тэгээд анх болохоор амар том цүнхнүүд хийдэг байсан юм байна лээ. Яг тэр Louis Vuitton-ыг яасан одоо фаунд хийсэн хүн нь том лагажнуудыг тийм том одоо юмнуудыг хэрэглэдэг байсан. Яагаад гэхээр нөгөө морин тэргээр явдаг байсан. Ийшээ тийшээ тэгэхээр ингээд том юм хийгээ явдаг байсан гэсэн. Тэгээд Louis Vuitton-ы хүн Gaston Vuitton гэдэг Ton Vuitton гэж дууддаг байсан. Тэгээд бүтнээр нь болохоор Gaston яг нөгөө Belle Beauty and the Beast-ээр гардаг шиг тий. Тэгээд Gaston Vuitton болохоор ингээд аавынхаа энэхүү санааг ингээд жижигрүүлээд жижигхэн одоо иймэрхүү цүнх гар цүнх ч юм уу тий иймэрхүү юмуд хийж эхэлдэг болсон гэдэг. Тэгсэн тэгээд тэрнээсээ одоо хоошо бүр амар ингээд алтартай брэнд болсон гэсэн. Зэг. Тэгээд угаасаа хүмүүс хэлдэг штэ Chanel ч юм уу Louis Vuitton иймэрхүү яг Францаас гаралтай luxury брэндүүдийг бол яг Францад нь авахар арай илүү дээр байдаг. Одоо чинь Америкт аавна гэдэг юм бол одоо ялангуяа нэг Трампаас болоод тариф мэрифтэй болчихсон учраас илүү үнэтэйгээр аавна. Тэгэхээр яг нутагт нь авбал арай дээр гэдтэй. Тийм байгаа. За түүнээс гадна юу штэ манайхаа би өөрийгөө тэгэл хураа явуулсан. За иймэрхүү юмд авч байгаа ч гэлээд нөгөө такс юу гэж байдаг Францын VAT гэх систем байдаг шүү дээ. Таксын систем тий. Тэгэхээр одоо ингээд жуулчилж очиж байгаа хүмүүс чинь тэнд худалдаа авалт хийгээд хэрвээ нэг дэлгүүрээс худалдаа авалт хийсэн 101 евроноос дээшээгээ худалдаа авалт авах юм бол шууд паспортоо өгөөд тэгээд ингээд яг airport дээр очиод онгоцынхоо бол дээр очиод яг security-г орохоос өмнө такс буцаалтаа хийдэг. Тэ такс буцаалтаа хийгээд бас ингээд 15-аас 20%-ыг нь буцаагаад авчдаг гэдэг утгаараа бас тэ нэлийн хямдхан авсан юм шиг төсөөлөгдөд байгаа байхгүй. Гэтэ яг хөө тэгэл өн юм бодлаач юм. Гэтэ бас л жоохон чүчүүд ингээд мөнгө буцааж авч байгаа гэсэн үг юм. Тийм болохоор тэрүүгээр бас айгүй гоё байгаа. Одоо өөртөө авсан юмнуудыг ингээд явчих заяа. Тэгээд дараад нь бусад хүмүүст авсан юмудаа харуулцгаая. За Longchamp-аас бас нэлээд олон юм авсан байгаа. Longchamp чинь бас л Францын брэнд шүү дээ тий. Тэгээд нэг юмыг ажигласан манайхаа Longchamp яг нөгөө classic bag гэдэг чинь би тэрийг нь хөдөлж авсан би та нартаа тэрийг нь харуулъя. Яг classic tote bag бүр амар алдартай юм байлээ. Бүр ингээд Парист баг зүгээгүй бариагүй хүн гэж байхгүй бүх охтууд ингээд бариа явж идэг юм байна лээ. Айгу тийм юу юм бэ хэрэгцээг хангасан гэх юм уу те яг ингээл юм хийгээл яг ингээ гоё таардаг өдөр тутамдаа хэрэглэхэд яг гоё таардаг те үнэхээр тэгэл хүмүүс том жижигээр нь хамаагүй ингээ амар хэрэглээ явж байдаг юм байна лээ. За би тэрийг авсан байгаа. Гэтэ эхлээд та бүхэндээ авсан өөрийнхөө арай өөрийг нь харуулаатай заяа. Ийм хөрхөн энэнийг бас авсандаа би амар баярлж байгаа. Энэ бол бас жоохон impulse purchase гэсэн заяа. Манайхаа яг тухайн үедээ авмаар санагдаад авсан. Ийм хөрхөн цэнг байгаа. Ийм гоё ногоон өнгөтэй. Би ер нь ийм ногоон өнгийн цүнх мөх байгаад байдаггүй. Тийм учраас би дандаа бор хар цүнхнүүд авч ийснаас те бас ингээд ийм гоё өрмөц өнгөтэй авъя гэж бодоод ийм хөрхөн. За тэгээд айгүй хөрхөн хэлбэр нь айгүй бас өрмөц байгаа зү те ийм хөрхөн цүнх авсан байгаа. Тэгээд айгүй гоё яг арсны өнөр өнөртдөг юм байна лээ. За тэгээд ингэж онголгооны хөрхөн банан шиг юм шиг хэлбэртэй те ийм. Тэгээ эндээ дотроо болохоор бас нэг жижигхэн цахилгааны компартменттэй. Тэгэхээр тэн дотроо бас нэг жоохон өөрөөхөн карт март ч юм уу юм хумаа хийчих боломжтой юм байна лээ. За тэгээд ийм хөөрхөн цүнх авсан байгаа. Тэгээд би энийг авсандаа бас маш их баяртай байгаа. За Longchamp-аас авсан дараагийн зүйл болохоор энэ байна. Цүнх байгаа. Би энийг бол Францад зөндөө барьсан. Яг очоод би нэг жижигхэн цүнхтэй явцсан байхгүй өөрөөхөө нөө манай найзын өгжсэн бэлгэлжсэн жижигхэн цүнхтэй явцсан. Яг бол манай ихч чи цахилгаантай цүнх авчраа гэ миний харагдсан чи энд Америкт үрдэг баг бүх цүнхнүүд цахилгаангүй зүгээр юм канап энтертэй. За яг бол Америкт хулгай гэд байгаад байдаггүй. Тэгсэн чи манай ихч бүр ёо Франц Парис амар pick pocketтэй хулгай ихтэй шүү чи цахилгаантай цүнх авчраа. Тэгээ надад цахилгаантай цүнх байхгүй юм чаа. Тэгээ би тэр жижигхэн цахилгаантай цүнхээ барай явцсан чинь юм багтахгүй. Би яаж нэг камера Osmo энэ авч явж байгаа болохоор юм багтахгүй. Тэгээ би яг очсон өдрөө ихчийнхаа нөө цүнхийг хэрэглэж агаад энэ Longchamp-ыг хэрэглэж манай ихч бас ийм Longchamp-тай тэгээд би маргааш нь цаасаа хоёул очиод надад авчиг гээд тэгээд энэ Longchamp-ыг бол авсан баг. Гэтэ би энийг бол угаасаа аавна гэж дотроо бодсон байсан явахаасаа өмнө. За тэгээд ингээ хөрхөө ихэгдчихдэг. За тэгээ угаасаа манайхан бол мэдж байгаа бах те. Өнөр энийг их харуулаад та бүхэндээ. Энэ хараа дахиад Longchamp-ийн ийм monogram хийж өгдөг, ийм stamp хийж өгдөг, ийм Evelyn цамхаг.
Тэгээд тэнд нь бас зөндөө 2 3 сонголт байсан. Ямар шохон юмд аруулах уу гэдэг. Би бол угаасаа ойлгомжтой Францаас авсан юм чинь Парис одоо Эйфелийн цамхгийг л хийж өгнө штэ. Аав штэ. Тэгээд би Paris одоо Эйфелийн цамхгийг сонгосон байгаа. Амар хөөрхөн. За тэгээд яг жинхэнэ харагддаг нь болохоор одоо ингэж харагдаж байгаа. Ингээд айгүй хөөрхөн өдөр тутамдаа барихад те ажил маажил юу байдгийг хичээл ном те айгүй эвтэйхэн айгүй хөөрхөн. Тэгээ энэ нь бол Miriam дунд зэргийн загвар нь энэс жижигхэн нэг хөөрхөн байдаг. Тэгээ түүнээс гадна энэс том бас байдаг. Тэгээд надад бол яг Miriam таарна. Энэс том байх юм бол өстой дэмий гэж бодсон. Тэгээд манай эгч надад хэлэхдээ би бол ингээд ягаад ямар сони ядаргаатай дотроо нөө юу ч байхгүй цахилгаантай хэсэг байхгүй би цахилгаанд ингээ юм хийхээр те энд нэг юм compartmentтэй гэхдээ цахилгаан байхгүй нөгөө талдаа бас нэг жижиг юм compartmentтэй гэхдээ бас л цахилгаан байхгүй. Тэгсэн чинь манай эгч үгүй иймэрхүү цүнхэнд чи ингээд ийм жижигхэн нэг ийм хөөрхөн pouch юмнууд байдаг штэ тийм юмнууд аав явд ингээд надад өөрөөхөө харуулсан ахгүй нэг ийм pouch тэн дотроо ингээд карт мар төрөвч мөрөвчээ хийждэг те. Тэгээд надад бас тиймэрхүү юмуд байгаа гэрчээ тэрийг ингэж хийж явах юм байна лээ. Тэгээд айгүй хөөрхөн энийг бол би яг оцсон өдрөөсөө маргааш нь яг аваад тэгэл бүтэн юуныхаа туршид хэрэгэлсэн байгаа. Trip-ийнхаа туршид хэрэгэлсэн амар хэрэг болсон. Айгүй өвтэйхэн. Тэгээ үнэхээр би хүмүүс яг иймэрхүү өдөр тутамд хэрэглэхтэй ийм цүнх хэрэгцээтэй цүнх авахыг хүсэж байгаа бол би заавал энэ Longchamp-ийн цүнхийг аваарай гэж зөвлөмөр байна манайхаа. Тэгээ энэ хэрэг Paris авах юм бол ийм хөрх юмыг заавал хийлгээрэй гэж бас хэлье. За дараагийнхаа Longchamp-ийн purchase-ыг харуулъя. Дахиад нэг purchase байгаа. За гэхдээ энэ нь болохоор надад зориулаагүй манайхаа. Манай хадам ээж зориулсан. Би хадам ээжтэй авч өгсөн. Энэ би нэгтэй онгойлгомаргүй байна манайхаа. Ингэж ихээсийг нь гаргамааргүй байна. Ягаад гэхээр би одоо яг энэ бичлэгээ хийж дуусчаад хадам ээжиндээ очиод авч өгсөн бэлгүүнүүдээ өгөх гэж байгаа. Тэгээ би та нарт зүгээр зургийг нь энд оруулчихъя заяа. Backpack юм байгаа. Энэ айгуу гоё их хөвтсөн байгаа зү. Тэгээ ингэж ирдэг. Тэгээд ийм үүргэвч. Тэгээ манай хадам ээж ингэж үүргэвч үүрэх одоо айгуу дуртай болсон одоо. Одоогийнхоо насан дээрээ тэгээд ийм үүргэвч нь өөрт нь айгүй эвтэйх ингээд тэгээд ийм үүргэвч авч гисэн баа айгүй хөөрх юм байна лээ. Тэгээд өөрт нь таалагдана явах гэж бодож байна. Өнгийг нь болохоор яг өөртөө адилхан ийм цэнхэрдүү өнгийг тий гүн цэнхэр өнгийг авч гисэн. Манай нөхөр би нөхрөөсөө асуугаад аль нь илүү дээр хоолоо гэсэн чинь цэнхэрэн дээр баха гэд тэгээд ийм цэнхрийг нь авч гисэн баа. За ийм худалдаа авалт хийсэн байна Longchamp-аас. За одоо дараагийнх нь болохоор манайхаа гутлаа үзүүлэлт заяа. Өөртөө авсан гутлаа үзүүлэлт ямар брэндээс авсан бэ гэхээр Aloaz гэдэг ийм брэндээс авсан. Энэ хайрцаган дээр нь юу атсан бэ манайхаа. Миний нэг юу усны нэг root босгодог тийм одоо спрей маань жоохон хасгараад энэ хайрцаган дээр ингээд асгарсан байлээ. Гэтэ ядаж те энэ дээр асгарсан болж өөр юм хүм дээр те цүнх мөнгөн дээр асгарчаагүй юм аа гэж бодсон. За энэ эхнийхээ энэ гутлыг үзүүлье. Aloaz гэдэг энэ хүү брэнд нь болохоор Португал улсад хийгддэг. Гэхдээ дизайныг нь болохоор яг Барселонад те Испанд хийдэг ийм брэнд юм байна лээ. Тэгээд энэ брендийн яг концепт нь юу вэ гэхээр тийм mass produce хийдэггүй амар их гутлнуудыг нэгэн зэрэг ингэж те маш ихээр нь гаргаад байдаггүй хідэн дизайныг маш цөөхөн хуваар цөөхөн арьцмаараар гаргадаг. Ягаад гэхээр ингээд айгүй их хүмүүс адилхан хувцас өмсөд байхгүй гэсэн утгаар тэгээд ингээд амар durable амар тийм сайн чанарын гутлыг хийхийг ингэж зорддог ийм айгүй гоё брэнд байгаа байхгүй юу? Энэ брэндээс би энийг бас юунаас олж авсан. TikTok-оос Америк охтод ингээд тийш Франц руу явахаар энийг айгүй хаардаг юм байна лээ. Энэ гутлыг энэ брендийн гутлыг. За би тэгээд loafer авахар шийдсэн. Бодоодсэн чинь би ер нь нэг тэгэж намхан гутал өмсөд байхыг хүсдэггүй нөө би жоохон намхан уучраас те ер нь өсөтэй гутлнууд өмсдөг байхгүй юу. Гэхдээ хаяа угаасаа Нью-Йоркд чи амар халахдаг учраас амар их дандаа өдөр болгон өсөтэй гутлаа өмсөд байж чадахгүй. Тэгэхээр дандаа sneakers пүүзнүүд өмсөд байдаг. Тэгээд заримдаа иймэрхүү пүүз биш ийм зүгээр жоохон те иймэрхүү намхан гутлнууд хэрэгтэй байх гэж бодоод loafers тэгээд Европод охтууд айгүй их loafers-нуудыг өмсдөг юм байна лээ. Тэгээ энэ айгүй хүрэн маастай. Манай монголчууд нэг чинь буузан гут гэж ярьдаг байсан те намайг жоохон байхад тэгээ ийм буузан тэгээ ийм чимгэлттэй юм шиг ийм гутлага ийм loafers өстой хөөрх юм байна л надад бол маш их таалагдсан. Тэгээд өмсөнгүүд хөлөнд амар эвтэйхэн байсан. Ингээд айгүй гой хөлий чи снаг хийгээд ингээд гой тэрч өгдөг гэх юм уу те. Тэгээд надад ингээд яг таарж байгаа байхгүй айгүй гой. Үнэхээр гой гутлаасан. Тэгээд өөр зөндөө те
хөөрхөн өнгөтэй байсан maroon нэг тийм байсан. Гэхдээ тэр maroon өнгө нь болохоор яг ийм гялгардуу материалтай биш нэг тийм амар зөөлөн тийм материалтай юм байна лээ. Тэрийг нь бас дараа авъя гэж бодож байгаа. Ийм хөөрхөн loafers авсан байгаа. За тэгээд энэ гутлыг бас авсандаа маш сэтгэл хангалуун байгаа. Энэ гутлыг авах гэж яг ийм loafers авах гэж энэ хүү брэнд рүү оцсон. Тэгсэн чинь бас пүүцнүүд, кетнүүд хийдгийм байх лээ. Тэгээ би нэг кетийг харчаад амар хөөрхөн харагдаад тэгээд авах гэсэн чинь яг миний хүсэж исэн өнгөнд нь миний арзмаар байдаггүй. Тэгээд айгу сонь сонь өнгөдд нь байгаад байдаг. Тэгээд тэр худалдагч хэлэхтэй болохоор шууд одоо захиалч онлайнаар би захиалаад өгж болно. Тэгээд дэлхийн айлч улс руу ингээ үнэгүй шипинг хийчих болно гэдгсэн аахгүй юу. Тэгэхээр нөгөө тэгээд гэтээ энэ нэмэгтэй болохоор нэлээд удаж очиж магадгүй шүү. Ягаад гэвэл энэ арзмаарыг яг энэ стайлыг танд зориулж ингээ хийж байгаа учраас хийгээд ингээ явуулна моолн гэхээр айгүй удах байхаа гэдгсэн аахгүй юу. Тэгэхээр за ямар хамаатай 1-2 сар болсон ч хамаагүй гэдгсэн аахгүй юу. Тэгсэн чинь яасан гэж манайхаа намайг би ч уржиг дээр ирсэн аахгүй. Тэгээ өчтөр ажилласаа хүрээд ирсэн чинь манай гэрийн үүдэнд илгээмж өгсөн. Тэгээ харсан чинь Alowas нөгөө нэг брэнд чинь нөгөө нэг миний авсан пүүз хүрээд ирсэн байвал яг уу юу наадтай бараг уралдаад хүрээд ирсэн байгаа аахгүй те. Юу тэр 3 сард ирэхтэй. Айгу хурдан хүрээд ирсэн байл миний бодлоор тэгээд яг миний арзмаар нь стокт нь байсан ч юм уу те. Тийм болохоор л ингээд хүрээд ирсэн байх гэж бодож байгаа. За энэ бас надад үнэхээр таалагдсан. Ийм байна. Ийм утла, ийм кет. Айгу хөрх маастай. Айгу хөрхөн. Тэгээд энэтэй адилхан би тэр юу гэж уншихаа мэдэхгүй байна. VH үлөө, Veja ч үлөө те. Одоо би энд зургийг нь оруулчих. Брэнд нь тэрийг Франц брэнд юм бэлээ. Юм шиг байна лээ. Манай их ч айгу өмсдөг юм байна лээ. Тэгээ ер нь октодыг хараадсан чинь Францад айгу хүмүүс өмсдөг юм байна. Тэр брэнди тэрнтэй ер нь адилхан. Яг холоос харах юм бол баг тэрнтэй адилхан харагдаж байгаа байхгүй. Тэгэл сайн харангууд Alowas гингээ бичсэн байгаа. Айгу хөрхөн. Борон гүнстэй хөрхөн байгаа зү те. Ийм хөрхөн гутлыг өөртөө авсан байгаа. Тэгээд юунд юу яах айгу гоё. Европод гутлмал авах айгу гоё. Ягаад гэхээр би чинь жижигхэн хөлтэй учраас миний арзмаар те яг байж байгаа 35 арзмаар Америкт бол те дэлгүүрлийн явал оронгууд миний арзмаар олох гэж амар хэцүү шттэ. Онлайнаар авбал байна. Юу зүгээр ингээд юугаар шууд шопинг дээр очиж аавна гэхэд бас айгүй хэцүү байдаг. Тийм учраас ингээд олж авсандаа маш их баяртай байгаа. За ийм хоёр гутлыг өөртөө авсан байна. За одоо цаашлаад хідүүлээ. Манай нөхөрт авсан бусад бэлгнүүдийг харцгаая. Юу ачи ээжийнх нь бэлгийг дуусгачихъя. Хадам ээжийнхэн бэлгийг дуусгааtii заяа. За хадам ээж маань бэлэг хаана вэ? За ер нь гарт таарлцснаа л явчих за. Тэгэхгүй бол би хайж олох гэсээр л. За энэ хөрхөн tote bag-ыг болохоор юу найз тавсан байгаа. Манай миний ганц одоо тий best friend маань байгаа. Одоо New York-д байгаа ганц best friend маань окей. Тэрнээс бол өөр best friend зүүдтэй өөрөөр хот мотодод байдаг. Яг New York-д байдаг манай best friend болох София да манай Итали найз охин байгаа. Манай тэр найз охин айгуу сонио иймэрхүү tote bag-нуудад амар дуртай. Гэтэ амар сонирч яг хуу Нью-Йоркод ер нь та нар ажиллах юм бол охтууд дандаа ингээл tote bag барай яваад байдаг. Энд нэг tote bag аваад яваад байдаг. Ийм дааунд цүнхтэй. Тэгээд ийм tote bag авсан байгаа. Тэгээд яг нэг эндээ бас нэг хөөрхөн Paris гэсэн ийм пентэй заяа. Тэгэл ингээд Францын хамаг нөө Парисын хамгийн том гэсэн үзэсгэлэнтэй хөөрхөн юмны зурагнуудтай. За тэгээд тэр найзтай өөр бас нэг дэлгүүрний осор авсан. Дэлгүүрний осор нь хаана вэ? Энэ дэлгүүрний осрыг найзтай авсан. Тэгээд Итали юм чи угаасаа италичууд ч Европууд ч ер нь дандаа ингээд талах малхан дуртай байдаг шүү дээ, тий. Тэгэхээр ийм дэлгүүрний осор авсан. Ийм дэлгүүрний осор авсан байгаа. Ингээд Paris гिचгсэн. Тэ тэгснэ ийм бүрхэн багеттай байгаа зү. Яг талахтай иймийг авсан байгаа. Тэгээ энэ хоёрыг бол ингээд найздаа өгнөө. За цаашлаад энийг одоо би та нартай хамтдаа боож харуулсан заяа. Би нөгөө нэг уулын дэлгүүрээс нь авахтаа айгүй гоё ингээд уут модонд хийгээд өгсөн боловч угаасаа би наашаа авчихтаа тийм ууттай ингээд чимдандаа хийнэ гэж байхгүй штэ. Тэгэхээр ингээд салгацсан байгаа. Тэгээ та нартай үзүүлчихэд одоо уутандаа хамтдаа хийцгээе. Ийм харж байна. Энэ брэнд юу гэхээр Officine Universal Bully гэд. За би буруудад ч магадгүй хөхтэй ичээж байгаа. За энэ болохоор ийм Францын одоо Франц брэнд хаа. I think so. Yeah. Энэ яг Европ даяараа бол зарагддаг юм байна лээ. Одоо салбаруудтай. Гэхдээ Франц брэнд амар гоё тийм
гоо сайхны дэлгүүр гэх юм уу айгүй хөөрхөн чамин юмнуудыг зардаг. Тэгээд үнэртэй ус амар гой үнэртэй ус. Үнэртэй ус ямар ч алкогол хэрэглэдэггүй учраас үсэнд болон биеинд ингээд амар сайн гэсэн. Тэг гимтээдэггүй. За тэгээд саван, гарын тос, за тэгээд айгүй гой юунууд зардаг. Самнууд, үсний самнууд энэ төр зардаг. Тэгэхдээ ямар материалаар хийдэг вэ гэлээ ямар ч тийм пластик материал энэ төрөөр биш нэг тийм амар сайн чанарын мод зодоор хийдэг гэсэн юм байна. Тэгээд түүнээс гадна тэрхүү самнууд дээрээ ингээд юу яаж болдог? Customize хийгээд өөрийнхөө нэрний эхний хоёр үсэг мөсгийг те эсвэл нэр мэрээ ингээд бичүүлж болдог. Тийм тэрүүгээр амар алдартай. Тэгээд тэр өсний самнууд нүсмэсэнд амар сайн гэсэн. Тэгээд тийм болохоор жоохон нэлээд үнэтэй. Зүгээр юм өсний сам 60 евро гэсэн баггүй. Тэгээд би өөртөө бол нөхөртөө нэг тийм өөрийнхөө нэрний үсгтэй тийм юу авъя гэж бодсон чинь сам авъя гэд яваад очсон. Тэгсэн чинь сам нь бүр ингээд хэдэн 7 хоногийн турш бүх Европ даяараа дууссан байгаа гэсэн нэг TikTok дээр алдартай болоод тэгээд Америк Франц руу очсон жуулчин болгон л тэрийг авсаар байгаа. Тэгээд TikTok дээр blow up хийгээд бүх хүмүүс амар хаваад тэгээд одоогийн байдлаар бол ингээ Европ даяараа дуусчихсан out of stock байгаа. Тэгээд нэг хэдэн сарын дараа ингээ дахиж гарч ирнэ гэж хэлж ийсэн. Тэгээд тэрийг авч чадаагүй даа жоохон харамсалтай байгаа. Тэгэхээр дараа удаа явахдаа авъя гэж бодож байгаа. За энэ болохоор юу вэ гэхээр манайхаа гарын тосоогоо. Тэгээд энийг болохоор би юунда хатам ээждээ авсан байгаа. Тэгээд нэрийг ингээ гоё бичдэг. Хэрэг бэлэг гэдэг юм бол бүр ингээд нэрийг нь бичээд өгдөг юм байна лээ. Тэгэд би та нартай ингээд онгойлгож харуулж болохгүй. Гэтэ энэ зургийг нь оруулчихъя. Хоёр л төрлийн гарын тосыг зардаг юм байна. Нэг нь болохоор classic original гэх нэг тийм цэнхэр өнгөтэй байсан. Тэгээд нөгөөх нь болохоор юм улаан өнгөтэй. Тэг амар гоё үнэртэй заа юм нахаа. Тэг би ингээд өөрөө туршиж үзсэн байхгүй. Тэгсэн чинь амар гоё ингээд ер нь жоохон зүгээр нэг гарын тоснуудыг бодох юм бол амар зузаан. Айгуу тийм зунгаарлцсан гэсэн үг заа. Тэгсэн мөртлөө бүр ингээд амар гарыг чигшүүлж өгдөг амар гоё юм байна лээ. Тэгээ тийм амар зузаан учраас ихийг хэрэглэхгүй маш жоохон хэрэглэн. Тэгээ тэр худалдагч надад хэлж байхдаа бол баг энэ ингээд те нэг жил шахуу ингээд ласт хийждэг гэсэн айгу жоохон хэрэгтэй болдог учраас тэгээ би жоохон нөө те яг өөртөө авах гэж байгаа гэж бодсон юм шиг үлээ. Залуу хүнд бол энэ яриа цахгүй. Тэгэхээр би өөртөө авахгүй би нэг хадам ээж авч өгч байгаа юм хөвшөндөө настай автар хүнд ялан зүгээрөө гэсэн чи улааныг нь санал болгоё гэж тэгээд улааныг нь санал болгосон байгаа. Тэгээд би ингээд айгу бэлэг гэхээр айгу гоо ингээд боогоод өгдөг юм байна лээ. Тийм учраас би та нарт харуулж чадахгүй. Тэгээ одоо хэдүүлээ юунд нь хийцгээ уутанд нь айгу хөөрхөн уутанд хийж өгдөг юм байна лээ. Надад ийм шинэ ууд өгсөн. Надад зүгээр хийхтэй болохоор ийм том уутанд хийж өгсөн байхгүй юу? Ийм том уутанд хийж өгөөд тэгчээд хэлсэн бэлэг хэмжээг очихлаараа ингээд шинэ уутанд хийгээд өгчөөрөө гэдэг айгүй хөөрхөн тийм сэтгэлтэй худалдагч байсан заяа. Тэгээ одоо хэдүүлээ нэг хамтдаа хийж үзэцгээ яаж хийх вэ? Алло. Филиппиник цайнаас амсадах би улмюу авсан. Ice tea. Face cream-ийг надад sample олгоод ингээ өгсөн. Тэгээ энэ face cream-ийг дотор нь хийчи. Одоо энийг айгүй хөргөн хэлбэрт оруулдаг юм байна лээ. Яагаад лаа? Яагаад лаа энэ чам? Wait a second. Okay. Амар тэ. Айгүй хэцүү. Ингээд арга төгөө одлохгүй бол одоо ингэж янгуудаа манайхаа ийм хэлбэрт оруулчлаа штэ. Тэгэнгүүтээ энд нэг нөхөө байгаа хгүй ийшээ нэг хин гэсэн үг. Look. Ашрыг нь олцсон шүү. Одоо ингээд энэ нөхрөлөө нь хийчин гэсэн үг. Яс хэцүү юм битээ. Окей. Хийчлээ. Нэг нүхэнд нь. Окей, одоо нөгөө тал руу заяа. Иймэрхүү юмд эв дүүтэй хүмүүс амар байдаг шүү дээ. Амар хурдан ээж мэгэл. За, ингээд боллоо. Ингээ хийчлээ. Айгүй хөрхөн сав байгаа зү. Тэгээ ийм сав байсан болохоор би нөгөө нэг хийж чадахгүйс аахгүй юу? Бишээ юундаа ингэж авч явна гэж аахгүй штэ. Хамаг зай ажиллаад чимдаандаа. Тийм болохоор ингээ хөрхөн уутыг нөхчихсөн. За энэ бол хадам байж юм бэлэг. За одоо цаашлаад манайхаа тэгээд нэр энэ дэлгүүрээс хөрхөн энэ дэлгүүрт очсон чинь очертай байсан. Би баг 30 минут очрлж орсон баха. Тэгээд очрлж явах үед ийм хөрхөн ном өгсөн. Энэ ном нь болохоор яг өөрсдийнх нь дотор зарж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийг ингээд айгүй гой тайлбарлаад англи болон франц хэлээр ингээд гой тайлбарлаад бүх юмнуудыг ингээд өгсөн. Тэгээ энэ нөгөө нэг миний яриадсан сам амчин байж байгаа заяа. Тэгээд айгүй хөрхөн намайг гарах гэж хахад худалдаа авалт ээж гарах гэж хаад тэр эмэгтэй та гарахаасаа өмнө үнэртээ бас цацуулах уу гэдэг айгүй хөрхөн та өөрөө сонгоод цацуул гэл айгүй хөрхөн. Тэгээ энэ самнууд байгаа байхгүй юу?
Энэ самнууд нь. Ийм самнууд нь бол байсан. Гэхдээ би ийм сам хэрэгэлдэг. Хавтгай сам brush хэрэгэлдэг байхгүй юу? Тэр brush нь дууссан байсан. Ийм brush-нууд. Эднэр нь дууссан байсан. За, ийм хөрхөн номыг бас бэлгэлсэн. Catalog гэх юм уу те. Дараагийнхаа зүйлийг энэ болохоор манай эгчийн манай нөхрийн 13 настай үеэлдүүд нь өгж байгаа бэлэг байгаа. Alexis гэдэг хөрхөн охин байдаг. Бид хоёр амар хоорондоо найз. Тэгээд манай эгчийн тэр охинд бэлгэлж байгаа ийм хөрхөн цүнх байгаа. Яг ингээд тийнейжер охтодод таарсан байгаа зү тэ. Тэгээ ийм хөрхөн сармагчандаа ирдэг юм байна лээ. Айгу хөрхөн маас тэ. Ийм хөрхөн юмыг түүнээс гадна ингээд бэлгэлсэн байгаа. Ийм хөрхөн souvenir тэ. Snow globe гэдэг ийм Maybelline цамхагтай. Paris гэсэн. Энтэй ингээд манай эгчээс Alexis өгж байгаа бэлэг байгаа юм аа. Манай эгчээс манай хадам ээжд өгж байгаа бэлэг байгаа. Гэтэ энийг боочсон болохоор та нар юу гэдгийг харж чадахгүй. Энэ болохоор биеийн бүтээгдэхүүнүүд дотор нь гарын савн байсан, хатуу савн, хөөрхөн тийм нөө бааны хэрэгслүүд гэсэн үг. Энийг манай эгч, манай хадам ээжд өгж байгаа гэсэн үг. Үүнээс гадна ийм хөөрхөн жижигхан нэг ийм юм Maybelline цамхагтай ийм tray бэлгэлж байгаа. Тэгээд хөөрхөн юу те гэртээ юм тавьчихаар coffee table юм тэр ч юм уу те. За тэгээд энийг болохоор би зүгээр юунаас авсан. Онгоцны бодлоос duty free-гээс авсан. Бас бэлэг болох гээд ийм гарын савн. Аюугаа өнөртэй юм байна лээ. Тэгээд ийм бас цэнхэр өнгөтэйг нь авсан. Ийм. За тэгээд бас ийм хойл амар гоё өнөртэй. Тэгэд би нэгийг нь болохоор хадам ээжтэй аваад нөгөөтгийг нь болохоор хадам ээжийнхаа дүүгийнх нь тэгэхээр манай нөхрийн нага цахаахын гэр бүлийнхэнд авсан байхгүй юу? Тэгсэн чи гэртээ нэгийг авчихгүй байсан гэдэг. Би нэрээ гэртээ аваагүй лээ. Гэтэ бид хоёр тэгээд хатуу савн хэрэглэдэггүй дандаа шингэн савн хэрэглэдэг болохоор бодог байхгүй юу? Тэгсэн чинь тэгжсэн. За ийм зүйлүүдийг авсан байна. Энийг бас юунаас авсан? Duty free-гээс airport дээр авсан байгаа. Энийг хэнд авсан бэ гэхээр нөхрийнхөө үеэл эрэгтэй дүүд нь авсан байгаа. Тэгэхээр одоо Alexis-ийн ахын гэсэн үг байхгүй 16-тай эрэгтэй хүүхдтэйдэг. Тэгээд юу авахаа мэддэггүй. Эрэгтэй хүүхдүүд ийм амар хэцүү. Тэгээл нэг юм бейсбол авлаа. Ийм сувенир шиг те. Бейсболны бөмбөг. Гэхдээ дээр нь нөгөө нэг Paris энтергээ бичсэн Maybelline замхаг инээ дээрээ Францын нөгөө нэг бүх зүйлүүдтэй. Өөр юм авахаа мэдхгүй. Тэгээд үүнээс гадна нэг юу авсан. Түлхүүрний осор. Тэгээд түлхүүрний осор авах нэг Maybelline замхаг унжсан юм авахаар бас ингээ эрэгтэй хүүхдүүд хэрэглэхгүй байх гэж бодоод ийм тэ түлхүүрний осор авсан байгаа ийм сайхан. Тэгээд Paris гэж биччихсэндээ би нөхөртөө үзсэн чинь наа чи тэг машинтай хүндэл ингээд зүгээр штэ ийм төлхөрний осор гэсэн чинь тэгвэл угсаа одоо удахгүй машин аавна гэж тэгээд одоо нөө жоохон хүмүүс чинь жоохон хүмүүс нэ Америк чи ер нь 16 17 гэл нэг тинейжер болол коллежд явах гээд ирэхээр машин ээж аавна авч үздэг штэ тэг бас тэрийг нь сайхан бэлэгдэж байгаа юм шиг те ингээд аваад өгчлээ ямар хамаатай гэтээ тэр машинтай болохоосоо өмнө гэсэндээ зүгээр гэрийн төлхөрөндөө хэрэглэж болно үстэй те ийм зүйлийг хоёр үеэл эрэгтэйдүүд нь авч өгсөн байгаа. Энэ болохоор хөөрхөн жижигэн сувенирнүүд байна. Энийг болохоор хадам ээжтэй авч өгсөн амир хөргөн маас хөргөчний наалт. Тэгээд Pan de France гэж бичсэн байгаа хгүй. Тэгээд Францын одоо таалах малах гэдэг те. Ийм croissant байгаа. Тэгээд манай хадам ээж croissant-д actually амар дуртай заяа. Ийм croissant энэ дэр амар дуртай болохоор яг айгүй хөөрхөн зөгцөн. Энийг хадам ээжтэй авсан. За тэгээд энэ хөөрхөн энэ айгүй хөөрхөн заяа. Ийм хөөрхөн төлхөрний осор авч өгсөн. Maybelline самхагтай. Тэгсэн мөртлөө хажууд нь юу вэ? Macaron байгаа үстэй манайхаа. Macarons. Тэгээд энэ нь болохоор ийм өнгөтэйг авч өгсөн. Тэгээд ийм хоёр өөр өнгөтэй байна. Macaron нь. Тэгээд нэгийг нь болохоор Alexis одоо нөхрийнхөө үеэл охин дүүд нь авч өгж байгаа. Тэгээд нөгөөдгийг нь болохоор үеэл дүүгийнх нь найзад Gabi гэдэг хөөрхөн охин байдаг. Тэр хоёр амар найзалдаг. Тэгээ хоорондоо хөөрхөн хослоод явж байгаа тийм биз дээ. Найзууд охтууд хоорондоо хослож маслах амар дуртай байдаг шүү дээ, тий. Тийм учраас ингээд найзд нь нэгийг Alexis нэгийг ингэж авч өгсөн байгаа. Энийг болохоор би өөртөө авсан. Өөртөө бас яаж зүгээр авах вэ, тий? Хүмүүст бэлэг авчаад өөртөө энэ амар хөрөн масны зөндөө олон юм талах малах байгээд энтертэй тэгсэн мөртлөө Paris-ийн Maybelline самхагтай ийм хөөрхөн төлхөрний осрыг өөртөө авсан байгаа. Тэгээ иймэрхүү сүвнэр жижиг юм би авах амар дуртай байдаг. Бараг том бэлэгнүүдээс илүү иймэрхүү юмуд амар хөөрхөн байдаг те.
За тэгээ энэ дотор өөр юу байна? Окей. Одоо хэдүүлээ энийг бонзаа. Би энийг болохоор Alexis дахиад авсан байгаа. Alexis гэдэг нэрнээр бичсэн Mazda Alexis. Дахиад нөгөө нэг харж байгаа бол Office-ын Universal Bully гэдэг тэрхүү дэлгүүрээс авсан байгаа. Биний нэр хитэн удаа онгойлгож байна ёо. Нөхөртөө үзүүлэх гэж онгойлгосон, эгчтээ үзүүлэх гэж онгойлгосон. Энэ болохоор манайхаа бас айгүй алдартай тэр дэлгүүрээс заяа. Уруулын өнгөлөгч байгаа юм. Зүгээр нормал уруулын одоо вазелин шиг өнгөлөгч буюу бом гэсэн үг. Гэхдээ энэ хамгийн гоё юм гэдэг юм бол чи өөрөө customize хийж бүх юмыг сонгодог гэсэн үг. Энэ pouch-ыг нь би сонгосон, өнгийг нь за тэгээд энэ pouch-ыг ингээ онгойлгоо штэ. Тэгээд энэ дээр брэндийнх нь нэрийг бичсэн байгаа Office Universal Bully гэдэг. За тэгээд айгүй хөөрхөн заяа. Энэ гаднах савыг нь бас би өөрөө сонгосон байгаа. Гаднах энэ савных нь энэ хүрээгнийх нь өнгийг би сонгосон, доторх энэ дээдлийнх нь өнгийг би сонгосон. Тэгээд дээдлэлт нь та нар ингэж харж байгаа бах A гингүүтээ F гिचгсэн байгаа зү тэ. Тэгээд дундаа зүрхтэй юу байгаа юм? Initials буюу одоо авг өөрийнх нь нэр болоо авгийнх нь эхний үсгүүд байгаа ингэж хийлгэж болдог customize хийлгээд. Тэгээд би нэр ажиглаадсан чинь энэ нэрээ A гингүүтээ жоохон зайтай зүрх тэгснээ зүрх энэ F2-ын дунд зай байхгүй. Жохон иймэрхүү юм харахаар жохон эноо болоод идэв. Тэгсэн мэн би анзаарсангүй. Анзаараагүй байсан мэн. За тэгээд ингээ онгойлголоо. Онгойлгонгод ийм байгаа. Ийм одоо бом гэсэн үг ингэж ухаж авч хэрүүлнэ гэсэн үг. Тэгээд эндээ хөрхөн толтой. Тэгээд толиндоо ийм хамгаалттай байгаа яг одоогоор амар хөрхөн байгаа зү. Гэтэ энэ жижигхэн мөртлөө айгүй үнэтэй юм байна лээ. Манайхаа нөгөө customize хийж байгаа болохоор $43 гэсэн юм жижигхэн юм. Түрүүний нөгөө нэг ээж нь авсан юу ч гэсэндээ айгүй үнэтэй юм байна лээ. Гарын тоос €48. Юу мөртлөө 48 билүү 46 жилөө тийм евро юм байна лээ. Зүгээр гарын тоос мөртлөө. Гэтэ айгүй сайн чанарын гэсэн ингээ хүний биед ямар ч тийм муу одоо тий токсик юм байхгүй. Айгүй дээд зэрэглэлийн тийм био юмнуудаар хийсэн гэдгээр айгүй онцлогтой юм байна лээ. Гэтэ айгүй хөөрхөн чамин байгаа зү. Франц руу очисон жуулчин тийм хөөрхөн октодтэй Америк октод дандаа ингэж худалдаж авдаг юм байна лээ. Энэ айгүй хөөрхөн. Тэгээ өөртөө авах гэснаа за нэг тэгээ 40 дээр лип бом бас арайчтай тэгээ аваад явах гэж бодоод аваагүй. За энийг хэдүүлээ одоо бон заяа Alexis. Энэ бас хайрцаг нэ. Энийг боно. Окей. Дахиад нөгөө нэг юм яа шүү. Монголгоод. Окей. Alright. Ингээ болоо манайхаа. Хөрхөн баазтай саун. Нөө жижигэн нөө юунууд энэ саяны брэндээс өгсөн нэг жижигэн сэмплүүд нүүрний тоос одоо үнэртэй усан тэр юм байлээ. Тэрийг бол би өөрөө хэрэглэн гэж бодож байгаа. За энэ бол ингээд дууссан байна. Өөр юм байгаа юу? Энийг үзүүлчихсэн. Хүүе манайхаа тэнэгтээд би энийг нь хийгээгүй штэ. Ямар мангар юм бэ? Тэрэнд нь хийгээгүй. Яачсан байна? Монгол хос. Ингээд хөөрхөн хийгээд ингээд наач байгаа юм. Alexis гэдээ бас хөөрхөн дээр нь биччихсэн. Энэ нэг юм хідэн ч удаа онгойлгож хүмүүст үзүүлвдээ ёо. Окей. Энийг болохоор би зүгээр гэртээ авсан манайхаа бас юу нэ ээждээ тэгээ хадам ээждээ өгсөнтэй адилхан юм tray байгаа. Зүгээр ингээд гэртээ дэлхүүр мөлхүүр юу ч байдгийн те тавьчих болно. Эсвэл кофе тейбл дээр ингээд тавьчих юм хөөрхөн tray байгаа. Ийм яг нөгөө нэг юу те Notre Dame за тэгэл энэ Эвлен замхаг Сен мөрөн гээд хөргөн зургнуудтай. За тэгээд энийг болохоор манай ихч авч өгсөн юм манай нөхөрт бэлгэлсэн ийм sneaker gentleman kit гэдэг те cleaning kit gentleman's hardware буюу эрэгтэйчүүдэд зориулсан те пүүзнүүдээ sneakers-үүдээ цэвэрлэх юм kit авч өгсөн баа. Юу авч өгөө мэдэхгүй. Тэгээд ийм хөөрхөн юм байна лээ. Дотор ийм юмнуудтай. За тэгээд энэ айгүй хөөрхөн заяа. Манай нөхөр бол тамхи татдаггүй. Гэхдээ энэ бол амар алдартай юм байлаа. Юуних вэ? Зүгээр ч нэг жажгалк биш заяа манайхаа. YSL-ийн буюу Yves Saint Laurent гэдэг те тэрхүү брендинг юу байгаа. Жажгалк яг өөрөөсөө нэрийнхэн жажгалк байгаа аахгүй юу? Айгуу хөрнээд уул нь өөр айгуу гойгой өнгөтэй байдаг өөр загваруудтай. Тэдгээр нь дууссан зөвхөн энэ ийм хоёр жирийн өнгөтэй байсан байх лээ. Гэхдээ яг гэд те. Тэг манай их чинь нэг
ингээд авч гсэн мэлээ. Энд бол айгүй маань нөхөр баярлсан. Яа тэгвэл иймэрхүү брэндүүдийн юмд айгүй дуртай. Түүнээс гадна эрэгтэй хүнд ер нь гал байж ахын зүгээр шүү дээ, тэ. Айгүй хөргөн чамин болохоор айгүй баярлсан. Тэгээ ийм зүйлийг манай эгч маань нөхөрт бэлгэлсэн байгаа. Нөхөртөө энийг airport-наас duty free-гээс авсан. Юуны Францын нөгөө Парисын Disney-гийн merch юм байна лээ. Нөгөө Ratatouille гэдэг те кино чинь яг Парист үйл явдал нь олдог шүү дээ. Тэгээ Ratatouille-гийн нөгөө хөрхөн харах нь нөгөө багетэ барьсан байгаа ийм шеф малгайтай. Аим хөрхөн мас энийг нөхөртөө авч гисэн. Гэртээ ийм Эвлийн цамхаг авсан маа. Манай Монголын гэрт бол иймэрхүү Эвлийн цамхаг зөндөө байгаа заяа. Явах болгонд авдаг ус ахгүй Франц руу. Явах болгонд Эвлийн цамхаг авдаг ус нэгэд тэнд бол Монголын гэрт бол зөндөө байгаа. Тэгээ энд болохоор байхгүй учраас ийм хөөрхөн Парисын Эвлийн цамхагыг өөрийнхөө энэ гэртээ тавих гээд авсан байгаа. Манай нөхөрт бас энэ айгуу таалагдсан. Манай нөхөр ийм хөөрхөн жижигхэн сүвнэр энэ төр амар дуртай. За одоо та нарт тест хамгийн харамсалтай юм үзүүлээ. За би бүр амар харамсаж байгаа. Pierre Hermé гэдэг энэ одоо Парисын юу яадаг macaron брэнд байдаг. Тэгээ Lorore гэдээ бас байдаг. Гэхдээ энэ Lorore бас айгүй алдартай. Гэхдээ Lorore чинь Нью-Йоркд байдаг учраас би Нью-Йоркд байдаг брендийн macaron-ыг хүмүүс авчираад бэлгэх юм бол амар тэнэг шүү дээ. Тэгэхээр байдаггүйгээр нь Pierre Hermé авсан байгаа. Тэгсэн чинь энийг би юуныхаа хадам ээжийнхаа үеэл дүүдэн нэг эрэгтэй байдаг. Тэр эрэгтэйд авсан чинь яасан гэж та нар одоо харж байна. Ингээ үүрээ төрөд ирсэн манайхаа. Би яагаад тэнэгдсэн бэ гэхээр юм хатуу хайрцагтай юм чинь зүгээр байх гэж бодоод юунд өгчихгүй юу? Чекинг лагэжэндээ хийгээд ингээд хийсэн чинь нөө сэгсрэгдээд макаронууд дотроо хөдлөөд ингээ үүрсэн байгаа. Дээтэл нь ингээд үүрсэн байлээ. Айгүй харамслаг. Гэтэ одоо стил өгөн те өхөөсөр яах юм. Тэгээд энэ нөгөөдгийг нь болохоор нөгөө нөхрийнхөө нагац ахын гэр бүлийнхэнд авсан байхгүй одоо Alexis энэ ээж аавд гэсэн үг. Бас ингээ үрчгсэн. Хайр юм те. Энэ нь бол бас нөгөөдхөө бодвол арай гайгүй байна. Өстой харамсалтай. Тэгээ энэ бас хөөрхөн ууттай ярьсан уутнууд нь байгаа. За тэгээд өөр юу авсан бэлээ? Нөхөртөө ийм бэлээ авсан байгаа. Ийм хөөрхөн савхан байлээ. Тэгээд тэгсэн мөртлөө энэ дотроо бас нэг ийм хөөрхөн оруулахтай гэх юм уу. Айгүй хөөрхөн байлээ лээ. Тэгээ маань нөхөрт амар таалагдсан. Ийм байлыг авч гисэн байгаа нөхөртөө. Окей. Айгүй гой савхан нэртэж байна. Мангогоос ийм цамц авсан ба би нэг хувцас авцаал аваагүй. Ийм мангогийн зүгээр юм носон цамц. Зүгээр энийг бол их авъя гэж аваагүй. Би зүгээр нөгөө нэг күүрчгтэй л явцсан байсан аахгүй. Тэгсэн чинь бас күүрчг заримдаа өдөр өмсгөлөөр жоохон халууцаад нэг жоохон том байгаадсан болохоор те яг очныхоо 20 дахь өдөр нь нэг пальто авчиг гэж бодоод пальто авах юм бол ингээд тэргээр явж байхдаа арай жоохон хөнгөн юм болоо гэж бодоод пальто авах гээд манго орсон юм. Тэгээ ийм хөөрхөн зүгээр л жирийн ийм хар пальто авсан байгаа мангогоос ийм богинохондоо ийм хар пальто. Тэгээд хийж яхад энэ боронгтэй sweater нүдэнд тусаа тэгээд авцсан. Тэрнээс бол их авъя гэж бол авсан зүйл бол биш. За одоо хэдүүлээ би airport-н дээр авсан хоол хүнсийг харуулъя. Заримыг нь airport-н дээр авсан, заримыг нь бол яг өөр нэг айгүй гоё дэлгүүрүүд юм лээ gourmet дэлгүүр тэндээс авсан. Хоол хүнснүүдээ харуулъя заяа. За энийг бол би юунаас авсан байгаа? Duty free-гээс авсан байгаа. Airport-ноос Moët et Chandon гэдэг нэг юм брэнд гэдэг шүү дээ, тэ? Юуны шампани брэнд, угаасаа Францын брэнд. Тэгээ энэний одоо limited edition юм байна лээ. Яг бол ийм Францын түүхтэй ийм яг шампанск байгаа шампань нь. Тэгээд угаасаа Франц руу явж байгаа юм чинь Францын шампаньгүй ирнэ гэж байхгүй шүү дээ, тэ? Тэгээд ийм гоё шампаниг авчирсан байгаа. Тэгээд нөхөртөөгөө бит хоёр нэг өдөр уунда. За түүнээс гадна би юу авчираагүй байна. За танаас одоо энд зургийг нь оруулчих заяа. Тэндээс очиж авахаас залхуу өрөөд бас вина авсан байгаа. Улаан вина авсан байгаа. Яг Богдогийн вина авсан байгаа. Тэгээд дахиад л Франц явсан юм чинь виногүй ирнэ гэж байхгүй. Тэгээд Богдо бүс нутагчаа виногоор алдартай учраас нэг улаан вина авсан байгаа. Тэгээд тэрийг бас нөхөртөөгөө хувааж угаад гоё шаркуруу энэ төр хийнэ гэж ярьсан байгаа. За түүнээс гадна энийг айгуу сонирхолтой юм үзүүлье. Та нар бас зарим нь гайхах байх. Масал авчирсан. Франц масал. За энийг бол би дахиад л Америкийн TikTok-оос те Америкийн жуулчид Парис руу явахлаараа ийм энийг маслыг авчирдаг гэдгийг сонсоод тэгээ би авчирсан байгаа. Тэгээд энэ айгүй гоё юм байна лээ манайха. Хүмүүс амар гоё гэдэг. Би тэр хэрэглэж үзсэн өндөр өглөөний хоолн дээр янз бүрийн өөр төрөл байгаа. За энэ жишээ нь юутай сонгонтой манайха. Сонгонтой
энэ сонгонтойг нь идэж үзээгүй байгаа. Сонгонтойг нь өөрснөө авч үлдэн. Нэгийг бол задлсан байгаа. Тэр нь болохоор зүгээр demi cell гэжсэн тэр нь болохоор хагас давстай юм байна лээ. Жохон давсалчихсан. Тэгээд тэрийг нь өнөөдөр хэрглэж утсан өстой гоё байсан. Тэгээ энэ нь болохоор юу юм бэ лээ? Оливын тостой болон оливийн амттай болон цитроны амттай юм байна лээ. Тэгээд энэ нь байна self fume гэдэг энэ нь болохоор аягүй гоё тийм smoked утчихсан давсны амттай гэсэн. За тэгээд энэ нь бол дахиад demi cell гэж зүгээр хагас давсан. Тэгээ энээс амар олон төрлөд юм билээ манайхаа 10-аад төрөл 10 хэдэн төрөл заяа. Тэгээд өөрөөр үнэтэй юм билээ. Зарим нь 5 евро, зарим нь 6 евро, зарим нь 7 евро. Тэгээд нэг хамгийн үнэтэй нь болохоор 15 евро гэж ийсэн. Тэр нь болохоор нөгөө truffle гэдэг шүү дээ. Айгүй үнэтэй зүйлээдэг. Truffle-ны амттай болохоор тийм үнэтэй байсан юм байна. Тэгэд энийг болохоор угаасаа нэгийг нь битээр задлчихсан. Onion-ыг нь би авч үлдэн. Бусдыг нь болохоор ээжд нь тэгээд хадам ээжийнхаа үеэл тэр эрэхтэйд тэгээд хадам ээжийнхаа дүүгийнхэн гэр бүл буюу Alexis-ийн аав ээж нь ингээд өгөх юм байгаа. Ингээд авсан байгаа. За цаашлаад энийг болохоор cheese авсан байгаа. Сир. Энийг болохоор зүгээр airport-аас авсан goat cheese. Тэгээ манай эгчийн гэрийн хажууд нь айгүй хөрхөн fromage те юуны сирний дэлгүүр юм л манай эгчтэй сир авч авахгүй юм гэсэн. Тэгээ би үгүй гэдээ авч яваагүй. Битэр нэг тийм амар cheese бол идээд байдаггүй. Тэгээ би чинь жоохон lactose intolerant болохоор те тэгж cheese идээд байдаггүй. Ялангуяа ингэж ангарна. Гэхдээ яг хуу юунд очиод airport дээр очиод авсан. За тэгээд энэ болохоор бас л airport дээр очиж байгаа авсан. Haribo. Тэгээ Америк зарагддаг Haribo, яг Европод зарагддаг Haribo өөр байдаг юм манайхаа. Үнэхээр шүү заяа. Тийм болохоор юм Haribo авсан. Би бол тэгэж амар чихэр идээд байдаггүй гэхдээ why not те? За түүнээс гадна ийм хөөрхөн варенод авсан байгаа манайхаа. Энийг хадам ээжтэй айгүй хөөрхөн варен. Гүзэлзгэнтэй энийг нагац ахын гэр бүлийнхэнд нөхрийнхөө. За тэгээд энийг болохоор өөртөө априкотны амттай. Би нэг бол өнөөдөр өглөө одоо онгоолгоод талхан дээр нөгөө масталтайгаа тавиад идсэн. Үнэхээр вау. Үнэхээр тасархай байсан манайхаа. Айгүй хөөргөн. Энэ бол айгүй хөөргөн тийм өөрмөц хөөргөн сонголт аа. Mayonnaise манайхаа France mayonnaise, la mayonnaise гэсэн тэ. Тэгээ France ketchup. Манай нөхөр ийм mayo, ketchup энэ дуртай болохоор би ингээ Францын имийг авчирч өөрт нь амсуулах гад. Тэгээд би тэр энийг идэж үзсэн. Вау. Үнэхээр Америкт байдаг Heinz-наас шал өөр амттай. Айгу тийм угаасаа нэг Америкийн хоолнууд чинь амар тийм processed хоолнууд байдаг шүү дээ, тэ. Янз бүрийн хурдан одоо ялахгүй, мутахгүй янз бүрийн тиймэрхүү эсвэл янз бүрийн амт оруулагч, янз бүрийн юм нэмсэн байдаг. Францын, Европын юмуд болохоор тийм юм processed food биш. Айгу хоол нь эрүүл. Тэг янз бүрийн юм нэмэг болохоор гой амтагдчихсан. Энийг болохоор хадам ээжтэй авсан байгаа. Ийм цай, jasmine tea манай хадам ээж кофенд дургу цайнд амар дуртай болохоор ийм jasmine tea авсан байгаа. За эдгээр зүйлүүдийг ингээд хоол хүнсийг авсан байгаа. За ер нь манайхаа ингээд ийм юмнуудыг авсан байна. Тэгээд та бүхэнд миний худалдаа авалтууд таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд миний хувьд бол амар сэтгэл хангалуун байгаа. Тэгээд юу лээ? Бэлгээд харааж амжааг угаасаа өөрийнхөө нөхөрт бол ингээд өгөх юм өгчихсэн байгаа. Тэгээд одоо би хадам ээжийнхээ явах гэж байна. Тэгэхдээ хадам ээжийнхаа бэлгийг болон хадам ээжийнхаа үеэлд нь өгөх бэлгнүүдийг аваад явна. Яг үеэл 8 ойрхон амьдардаг. Тэгээд нэгдүгээр өдөр болохоор Alexis-тэй уулзаад тэдний гэр бүлд өгөх бэлгнүүдээ аажид өгчих юм аа. За тэгээд ийм байна манайхаа. Тэгээд та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. Энэхүү бичлэг маань бас сонирхолтой байсан байх гэж бодож байна. Тэгээд миний хувьд л юм TikTok-ээр иймэрхүү бичлэгүүд үзээл те. Ийшээ тийшээ аялахдаа ямар юм авсан бэ гэдгийг хүмүүсийг харахад бол аягүй гоё сонирхолтой байдаг. Тэгээд тийм учраас ингээд өөрөө бас дуурайж хийж үзлээ. За тэгээд та бүхэндээ түрүүн хэлсэнчлэн удахгүй Францын маань Paris-ийн влогууд орж эхлэн шүү. Тэгэхээр stay tuned guys. За ингээд та бүхэн бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээд channel дээрээ subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг бас дараарай. За ингээд дараагийнхаа шинэхэн бичлэгтэйгээ уулзалтлаа. Баяртай.